За арай мэндэ. За эзэн эрхийн хүсэл буюу соёлт нийгмийн хүсэл байдаг. За өөрийнхөө хүсэж байгаа ертөнцид өөрөө оролцоотой байхад эзэн эрх нь бойжноо гэж өвгөтмөд дээдс мэн хэлвэ. Өөрөө өөрийнхөө хэм хэмжээг олоход эзэн эрх нь төгөлдөрч нөө гэж хэл. Өөртөө зөвшөөрөхөөс эзэн эрх эхэлнэ л гэв. Энэ мэт эзэн эрхийн товчхон тодорхойлолтуудыг үргэлжил бул толгойныхаа ардд нэгдүүлнэ. Хүн түмний өөрийгөө зөвшөөрүүлэх гэсэн тулааныг ч харна. Түүх судалгаар үзэл бодлын тулаан л өөрөө дайн болохыг мэднэ. Энэ жижиг хэлбэрээр бүлэг хоорондын дайн болж хэлбэр шин. Маш инээдтэй нэг жишг. За би нөх нөхөрлөлийг ингэж муугар төгсгөх биш. Хөндөрхөөр надад төгсгдөг хөө. Үзээ ядагдгаас илүүтэй хоёр биенээ ашиглахгүй болж хослож зүрх сэтгэлээ нийцүүлэхгүй болж салдаг. Харин зорьсон зорилго нэг тэмүүлсэн хүсэл нэг байгаа үедээ хинтээж нөхөрлөж бүтээж дүүргэж явдаг авиртай. Бодож шунахын орон зайд хүсэж мөрөөдхийн зорилго дээр байр суурь хөдөлмөр хуваарлалт л байдаг. Тэр орон зай надад том тухтай. Байр суурьнда би цэвэрлэгч нь байна уу? Захирал нь байна уу? Барилгач нь байна уу? Цагдаа нь байна уу? Эс хамааран энийг хий гэсэн зүйлдээ сэтгэлээ зориулж чадна. Харин энэ зорилгод хүсэл мөрөөдөл биш. Би алдаршмаар, би томормоор, би содормоор, би од содон болмоор гэж өөрийнхөө нэхлийн зүгээс зорилго төвшүүлж байгаа хүмүүстэй даанч эв нийцдэг. Би тэр хүний од суу нэр, алдар нэр хин тамаатай. Миний дээр од нэр, суу алдар хин тамаатай. Иймэрхүү үйл ойлголцох зөрчилтөө дотор нь оршдог. Мэдээж бусдтай итгэлцчиж хамтардаг. Тэгвэл би итгүүлэх хэмжээний хөдөлмөртэй. Зүтгэлцэх хэмжээний чадвартай л байхад бүхий л зорилго маань би ичих мэт. Харин алдар нэрийг би авъя гэж тэмцэлтвэл би атаатан дайснаа бэлтгэхээс өөрийг юу ч хийхгүй гэдэг. Бусдаас байнга л харддаг юм аа. Эзэн эрх буюу энэ нийгэмд үр ашигтай байх нийгмээ өөрчилж бурууг халах орон зайд хохирол гэдэг айхтар том үг бий. Хүн хохирлоо яаж даван туулдаг вэ? Огоорч, төлөвлөж, засаглаж. Хүн хохирлоо даван туулдаг. Харин энэ гурван замынхаа нэг рүү орж чадахгүй байгаа хүн хохирогчийн жүжигчд. Хизээж дуусахгүй хохиролтой. Хизээж барагдшгүй хохиролтой. Өрөвдмөр өчигдрийн боолууд. Өнгөрсөндөө уягдсан хаслаа. Энэ л үзэл бодол бидний нийгмийн харанхуй туг шиг харагддаг юм аа. Хохирогч болж жүжиглэхөө болцгоё. Хохирлоо засцгаая. Ороо ертөнц өөрөө даачдаг хохирлыг ертөнцид нь даатгаал огоорч. Ерөөсөө бид нар засаглаж дуусах хохирлыг засаглаж байгаад соёлжчих ёо гэдэг л уухайг та бүхэнд дэлгэж байна. Зорилгодоо тэр нэр алдар нь эрэхтэн бол өгөөчтэй авъя л та.
Аваач өгье л. Надаас ямар нэр авмаар байна. Би өгье. Тэгээ та ажиллах юм бол надад ямар нэр зүйлгээд өнгөрөөж байгаад хийлгмээр байна. Авъя, хийгээд. Бид нарт үйлдэл хэрэгтэй байна. Түүнээс биш. Чи сайн, чи муу гэж дүгнэх энэ дотоод маргаан хизээ дуусах юм бэ? Үрд гоншигнох энэ ховрогчийн ертөнцийн үгээгүн оюун санаа хизээ зогсох юм бэ? Яаж маргааштай холбогдох юм? Өчигдрийн гонгоноч нь өнөөдөр шийднэ үсттэй. Зарлаа, мөрөөдөл, хүсэл. Чи ямар амьдрал хүсэж байгаа юм бэ гэж онготууд минь надаас асууна. Тэг таньж мэдэх минь эрхчлөөт алдаж онох минь ойлгомжтой. Миний бүтээж байгаа 5 дух маань халдашгүй. Бусдын 5 тухыг үүмүүлшгүй. Ив инхээ олчихсан ертөнцид инхрийн үрс минь боожж хэн гэдгээ сардхиж хэцүүг туулахгүй ертөнцийг л хүсэж байна шүү дээ. Энэ нийгэмд тийм үү? Бүхий л шүмжлээд илэрхэд. 40 наснд хүрчээд тийм үү? Хань гойдаг тэр ёр арилаасаа билээ. Цэвэршлийнхээ мөчлөгийг эхэлчихэд анхны өврөө гойдаг арчаагууд л арилаасаа билээ. Хонгорхон 20 наснда үртэй олчоод алчхив гэдэг тэр зэв үзэл танилаасаа билээ. Хамт нөхөдтэйгээ сэтгэлийн цэнгэлээр нийцээсээ билээ. Энэ л игэлхэм. Энэ л игэл. Бүхний гар утсаас хайдаг бүтэлгүй энэ ертөнд засраасаа билээ. Хүүгээ хараад би бодох юм уу? Энэ хүүхэд гар утсыг минь авчаад юу хайж байгаа бол тэр хайснаа олох болов. Харилцаж байдаг анд нөхдүүд нь үсэг авааны төдийл байхад үнэхээр өөрийнх нь амьдралыг таниулах болов. Өсвөрхөн балчир дүүгийнхээ гар утсан дээр яйтай нөхөрлөж үерхэж дурлалцж байгааг хараад өн мэдээллээрээ жинхэнэ хүнтэй нөхөрлөж чадах болов. Жир нэгэн хүнтэй үерхэж дийлэх болов. Томото бай гэд эцэг нь гар утс өгч тэр томото гэдэг амьдралыг насан туршдаа туулаад ганцаар байхын урлагт гайхамшигтай эзэн болсон тэр хүн хамтар байхын жамд нийцэж чадах болов. Бүх зүйл төгс зөв байх ёстой гэдэг бодолтой түгээмэл миний ардууд. Бүдэрч ундаг балжирхан үрсийг хүмүүнжүүлж дийлэх болов. Бүдэрч унсангийн зэмлээд өвдгөө цаасныг нь загнаад урагшилж гიშгээс айлгсан тэр хүн баатар жанжны мөрөөсөлд бүтээд сэтгэхийн дотортой хүн байж чадах болов. Суу эрдэмтэн нь болно гэж зориглох болов. Ерөнхийлөгч болмоо гэж мөрөөсөх болов. Мөрөөдөх болов. Томотой л болох болсон. Тоо болоод л амьсгалчхад дүүрчих болсон. Ийм боол ард монголоор яг яах гээд байгаа юм бэ? Боол нь боолоо бүтээж яг яах гээд байгаа юм бэ? Бэлцгөөё. Хохирогчийн дүрд өөрсдийгөө хүлж хохирсон энэ өөрсөд чигээ үрсээ үр хүүхдүүдэд хорлохоо бэлцгөө. Бид нар бодлын шоронд үгийн хүлээсэнд амьдарч байна. Зүгээр л зөвшөөрдөг.
зүггүйтэл бүхнийг даагаад зөвшөөрье. Зүг бүхнээ тэмтрээд хайцгаая. Зүрхлэж бие биендээ итгэл өгөөд нийцлээ олохын туршилтыг нийтээрээ даацгаая. Энэ л миний эзэн эрхийн хүсэл. Инх тайванд хүрэх зам. Яа. Онгод тэнгэрийнхээ үүлэнд нь шагшиж өрх бүлийнхээ үүлээс тэлэх зөвшөөрөл авсан. Тэрэн өдрөө нам байр эрдэнтийн асрамжийн газар очиж өр хүүхдийнхээ багцсан хувцсыг андуулж исэн явдалтай. Тэгээ онгод булгасаар байгаад ингээд зүгээр ярьчдаг өгүүлбэрийг хүртэл ингэж дэлгэрүүлдэг тийм нэг зуршилтай болчиход байгаа шүү. Энэ надаас болоод би ингээд зориуд ингээд байгаа юм биш. Энд онгод нөгөө миний биеэр ингэж орж гараад байгаа ингээд энэ юунууд нь дадлууд нь үлдээд байгаа шүү. Тийм учраас би зүгээр өөр найзтайгаа хэмээн харилцаатай байж хата зүгээр ярьж идэг. Подкаст хийгээд тэгэнгүүт онготын хэмээн давтаад зайлшгүй ингэж дэлгэрүүлээд байгаа нэг юм зуршил суучаад байгаа шүү. За тэгээд энэрл төвгээд эрдэнтийн асрамжийн газарт атсан дөхтэй. Тэгээд оройн анд нөхдүүдтэйгээ аяг шар хайрыг эргүүлдэх зураа. Хүүхдийнхээ багцсан хувцсыг зэгцэлж яагаад хог олгож ирснаас хэрэгцээтэй хүүхдэд нь өгчихөө гэд нэг имийг санснаа дүүрэглээ гэд хэлгээд найзууд хүй наадах чинь их ухамсартай зөв үйл вэ шүү. Дараа чи дахиад тэгюм бол мандаа хэлээрэ гэж байна. Тэгэхээр юу гэж дараа гэж байдیں۔ Чи ахуугаар гэрээ зэгцлэхдээ л хэлчих. Балчир баг хүүхдүүд нүцгэн найтаа явахад хэцүү шттэ. Үйл орд чинь. Зузаан ганц ч гэсэн көрдөгтэй байг. Хөлтөн таарах ганц ч гэсэн гуталтай байг. Тэгээ бид нар ямар хүүхдтэй муу юм эргэлдэг штэ. Гэцгээгээд л. Тэгээд хэлгээд. 7 хоногийн дараа бид нар бүгдээрээ хэлчихье. Таны л ах дүүдээ хүрэмчихье. Үнэхээр л ахуй навшаа багасхыг гэж бодож байсан гэдэг шар хайрыг нийл ярианаас үйлмэн хэлж хэлээ. Ампхаа сангийн үүсэл ийм л нэг шар хайрыг хөөс шиг эхэлсэн төвхтэй. За тэгээд болцсон өдөр боллоо. Бултараа л ахтуу амрагсаад ахуй зэгцэлгээнийхээ зураа. Хувцас онор хүүхдийн тоглоом бүхнээ л цуглуулад үзв. За нэг портер юм болж шүү. Пикапны ямар ч байсан арай ачааг л дүүргэжсэн. Яасан ч их новштой юм манайхан. Сэтгэл гаргаж нэр бодоод байгаа мүү? Нэр бодож сэтгэл гаргаад байгаа мүү та нар гэдэл дамжиглаад л найзуудаараа. Тэгээ завтаа гээд хамт явуулцгаар болж завгүй нь зааж хамж даатах яа гэд итгэл өргөөд л. Дахиад л нэг эрдэнтийнхээ өнчний газарт очлоо. Айл болох хүүхэд таахгүй бодож л чихэр жимсийг ч аваатлаач. Энэ хөл хөөртэйгээр таарах хүүхдэд нь хувцсыг нь тааруулж, хойлох хөлөнд нь оролцож, багш дэмжигчтэй ярилцаж, гэр амьдрал ахуй эдгээр хүүхдүүдийн хөгжил дэвшил ямар байдгийг сонсож бас жанчтын түүхээ үлгэр домгоо ярьж өгж хөөрнөж өнтөө өдөр энэ олон бяцхан балчирын донд өнгөрөө тэр өдөр. Тэгээд анд нөхдүүдээрээ үлээд өргөчээд дахиад л аяг халбаг шар харихтайгаа зуралцсан. Тэгээ би л болж байвал болоо гэж амьдэрсныг минь чийл нээлээ төгсөө минь. Тэгээ үнэхээр багхан ч гэсэндээ хүний хүүхдэд хүний үрд дэм болсон энэ сайхан мэдрэмж яасан таатай. Яасан айтай. За ах トゥ анд нөхдөд уриалцгаая бид нар. Арай нэг зохион байгуулалтаагаар
Энэ ажлыг хийж л баймир юм байна гэд хийсэндээ урмыг авч хэцүүдээ энэ албыг өөрсдөдөө тохиодол өнгөрсөн. За найз нөхөд, анд нөхөд минь нийл мэтгэд улирал болгон л үрс хүүхдүүдийн хувцсыг шинжилж өнчин хүүхдийн зовлон авч идмэл төр нийгмийн халамж ямар байдгийг төмөр нөөртийг харлаа. Охтууд нь даамсагнаас л одоо арчлаад байхад шахаагаар ороод ирдэг. Тэрний ертөнц. Тэн гээд ондоо юм хэрэглэхгүй санхүүгийн гачлан багтсан хувцастайгаа байж л байдаг тэр хүүхдүүдийн шанал. Тэр асрамжин газар очихоор нүдэн сэргэж чихэрж болтгоо аваад баясж байгаа. Тэр дуу хөөр үлсгэлэн дэнд үлсгэлнүүд аврал найдваргүй тэр харцаад ингээд ч болтгоо тэднэрт жаахан ч гэсэн амар амгалан болгосон. Тэгж тэтгээл чамаагүй жаахан ч гэсэн тэдэнд нэмэртэй амьдрахсан гэсэн хүсэл. Анд нөхдүүдийн минж мэдрэмж адилхан л. Бид нар тийм багаар л цагаан багалтай болоод байна. Яг би ч хүрээ танилтай юм хаа. Хурч ярьсан байна. Төгсөр. Миний энэ хөдөлмөрийг одоо дотночилж, нөхөрлөж, одоо ажил алба зохицуулдаг их томоос нь ахуулаад бяцхан нь хүртэл. Энэ өөрөөсөө илүүчилжтэй. Чадах бүхнээ л энэ үйл ажиллагааны зохион байгуулалтанд ороход одоо бид нар бүхий л тогтолцооноос нь засгаас илүү бүлээн байхад нь дэмжилцэж чадхаа л мэдчихсэн. Байгаа газараас л хөдөлгөөн хийсэн. Хотод байгаа нөхдүүд нь хотын асрамжийн газар, хөдөөд байдаг нөхдүүд нь хөдөөний асрамжийн газар тийм юм дутуу байна гинл илүүчилж байвал хийлээрэй. Эрхэм дундаа нэг л групптэй болсон. Тийм бүлэм үссэн анх тийм. За ийм байж итэл цагдаа байсан найз нь. За төгсөө чиний нөгөө нэг хараад байдаг өсвөр настнуудаас ч хулгай хийсэн шүү л гэж. Та надраа залгаж чинь. Хэлж чинь. Ээж аав нь ирэхгүй байна. Чи нэг эцэг их нь болоод нэг хүүхэд чөлөөлөд тах. Айлын хүүхэд ингэж сэтгэхгүйгээр энэ утсаа холгаад алдсан. Та зэлэг утсаа холгаад алдсан хүн чинь хүүхэд алгана. Чи нэг өмөрөөд уучлал гоогаадах. Нүүрнүүдгүй задаад байна гэдэг. Бид ингэж тийм үү. Хамгаалж байгаа ч гэсэндээ бид нар л одоо загтаа байж хулгайчиг өмөрлөө худалчиг манлаа гэдэг. Тогшраад байна. Ар гэр нь болоод уурмагч гэсэн үрээд ирээ л гээд та залгаж байна. Бүр актив юм найзлаа. Тэгээд студент нэлээд нь байд. Тэгэхээр хийжсэн ажлаасаа шууд ухан л чөлөө аваад очлоо. 5 жил тэтгэж бойжилж байсан. Хүүхэд байна. Одоо дүү минь. Сүүлийн сар алгалцсан байсан. Тэрлээж. Яасан байх юм дөө. Төмөж юм. Ханд гэдгсэн. Намайг тэрч аваад уйлж төгсөөхаа гэдэг. Тэгээ өсвөрхөө 14 хүн настай. Тэр хүүхдээ нэлээс. Аха уучлаарай. Дүүн одоо таныг бойлгээд байгаа. Тэгээ бойлгээд байгаа. Битийгээд байгаа. Тохолгоо хийчихсэ. Та төгсөөхөө манай дүүг мэдэн штэ. Анаад өрөөд зөндөө удаад хатгаа бүр болчоод ээжийн цалин байхгүй байсан учраас дүүн ширээн дээр тавьчихсан утсыг нэг эзэнд нөхөө. Эсвэл аваад дүүгээ идгийч хөө гэж бодож байгаа авчихсан. Гэхдээ халааснаас нь уулгаалаагүй гэх юм дээр. Тэгээ нарийнда бол ширээн дээр уцаа мартаад явж байгаа хайхрамжгүй байдал тийм. Гинхэн тэр хүүхэд тийм. Зовлонгоо бодсон тэр л байж.
Тэгээ энтэйс л за охирлыг нь ах нь барагдуулж. Чи харин одоо энэ зовж жаргах ахтай хэлж байлтаа л гэдэг чөлөөлсөн. Яг хөрхий тэр 14 авартай хүүхдээ зүүн өмсгөн ингээд сэтрээд биедээ тийм 5-6 насанд хүрсэн хүний цохилтоор хөхөрч гисэн. Хөхөрсөн. Энийг хүртэх ёстой юм шиг твчиж нөгөөт нь зодох ёстой юм шиг занчиж байсныг бодгоор авир минь хөдлөнө. Хөдлсөн. Тэгээд камерад байж чад. Орой үдштэй. Тэг удган найзтай энэ зовлонго хэлж. Одоо нэг утаада хэлээд. Нэг юм болоод байна. Хүн энэ ямар муухай юм бэ гэж гомдлоо тайлгцаараа. Тэ наа хүүхдүүдий чинь яг чи хэд байдгийг нь мэдвэл гээд надаас асууж. Тэгээ би нэг 10-аад хүүхэд ирэхэд тань хашаараа нэг ог навшиг зэгцлүүлээд энэ амд нөхдүүдийнхаа барилга дээр нь одоо туслах ажилтан хийлэх гээд. Тэгээ хүүхдийн чадах дээр л одоо хөдөлмөрийн авилцарчаад одоо тусалж байдаг ч гэсэн. Банкын ажилтаа байлгадаг. Тэгээ бяцхан энэ бацаанууд бий гэдэг. Тэд нар чинь тийм санхүүгүү гэдэг шалтгаанаар хагас өнчин бүрэн өнчин хүний гэрт амьдардаг гэдэг зовлонгоор үнэндээ энэ асрамжийн газар аж төрхөөсч долоон дороор амьдардаг. Асран хамгаалагчтай хэрнээ асран хамгаалагчгүй. Амьдралтай хэрнээ амьдралгүй тэр хүүхдүүд миний мэдхээр өнчин хүүхдээс илүү зовж. Энд би өөрсдийг нь хөдлөхөөс өөрийг хийж чадахгүй гутж байна гэж найзтай хэлсэн. За тэр ирээдүйн мөрөөдөө яах вэ? Яг одоо ямар асуудалтай байгаа? Их ханиадны мөчлөг шүү дээ. Яг хэдэн хөвцсөн юм бэ? Эмнэлэг домлог одоо шүд гэдэг. Тэг юу чадгаал үзье. Хүн гэдэг чинь муу биш шүү дээ. Хүрээ чинь тийм баг биш. Чи өөрийн танилыг ашиглая. Би өөрийн танилыг ашиглая. Чи өөрийн танилыг ашиглая гэдэг. Тэгээд хамгийн анх та дансаад аваад лайв хийжсэн түүхтэй. Тэгээ энэ тийм харин хүний сайхантай нөхөрлүүлж хөх нороотын эхлэл болсон түүхтэй. Хэр санхүү хаана яад зарцуулагдсан хэний хүүхдийг тэтгсэн бүгд л ил тод байгаа. Энэ дээр би их олон шин танилтай болсон. Миний подкастыг сонсож дэмжиж явахдаа ямар аргаар дэмжих вэ гэж бодож байсан. Би аргаа хэлсэн учраас л нийцсэн. Тэндээс хүний зовлонд болдноо. Чадхахаа ирээр. Би чадхаа л үлдэнэ. Чадахгүй да харин чиг заахыг хийн. Өөдөө бэлгүнгээд зарим байгаа шүү манай охинород. Гэрлийн өргөгээд дээр одоо очиж сан заринтаа очраарай. Бөөгийн тавилан дээр очиж хурамхаан тавуулзаарай. Үлзий утга гэдэг зарин ах байдیں۔ Очоорой гэх мэтээр одоо таньж дотносчлох одоо тэр хэргийг шийдвэрлэж ихдэг. Ил талд ертөнцийн хоонд нь одоо нэвтэрч гисэн хүн бүхэнд л одоо олбож ихийг хичээнэ. Харин өөрийнхөө чадна гэсэнд за би туслаад өгөө гэдэг амандаа багтах үгүй л хэлнэ шүү дээ. Бөөхөн бүгдийг чадна гэдэг хотол. Харин чадах зарим талбартаа цөөхөн орон зайтай гэдэг нь үнэ. Цөөхөн л хийж чаддаг зүйл байдаг. Бөөнөрт. Гэтэл тийм үү, уулзаж учирч байгаа бүх хүний минь зовлон. Миний чадахын орон зайд байх нь одоо угаасаа худал шүү дээ. Бүхнийг чадахгүй. Тэгээ иймээс чи бусад бүх нартай ивтэй, найртайгаар хин хиндэ чадхаараа дэмтэй, чигтэй. Хин хиндэ чадахгүй да үнэнч жимтэл бай гэж ирхэмл.
чадсан минь. Бүтээсэн минь хэлбэрээ олж. Онготууд минь олон боллоо одоо. Цэгцэл гэх цаг болгоод. Хөх нороотыг бие биедээ дэмтэй дотоод бүтцтэй. Бие биенээ тэтгэх хүний хүчний чадамжтай. Бие биенээ инхрийлэх жаяг ёстой байлгахыг хүсэж. Арвтын зохион байгуулалт, зуутын сэргэн мандалтад дажалаад бав. Тэгээ өвгдийн тийм үү энэ арвтал зуутал гэдэг энэ эрдмийг бид л хэрэглэхгүй бол өөр хин хэрэглэх хэлээд. Эндээ тийм үү ихэс өвгдийнхөө сургаалаар 9 хүслээрээ багцалж ерөөл зээ тангаргаараа нийцж байгаа. Бүлгэм гэсэндээ бид нар ч бас тангарахтай. Бүлээндээ үзэл суртал маань хаашаа чихтэй гэдгийг л ухуулах өвгд юм цагаас. Хин нэгнийг хуулж байгаа юм биш ээ. Хичээж хөдөлмөрлөхдөө л ийм л баримтлалтай байна гэсэн амлалт. Өөрөө өөртөө өгч байгаа амлалт. Энэ бүтэн минь, бүлээн минь нийцэх зур бусад одоо гал шандсууд элдвэр илнэ. Тэгээ эргэлзэж байгаа хүмүүс нь явах нь надад нэн сайн. Итгэмжлэх хүнээ олж үүлэндээ шовдрах нь чин зорилго шүү дээ. Тиймээс нь тийм мухар сүсэгтээс нь зайчлуулж байдаг. Төгсөө бол тэрэн гэдэг үгэнд төтгөлцөж, шаруулзаж, айхгүйгээр үрээд л яв. Яагаад вэ гэх юм бол онгод тэрнгээ ялгаж чаддаг нь л над дээр эргэлд. Тэрэн байна энэ төгсөөгээд номхруулахыг хүссэн тийм нөхөрлөж явъё гэж одоо бодсон түүхтэй. Тэгээ ер нь энэ тэрэн гэдэг үгэн дээр өөрийн гэсэн мэдрэмжтэй хүн л миний дэргэд байж иж өвгдийм нь үүлэнд хорших босов. Тэгээд тийм сориод ирэхт нь за би тэрнтэй байна уу? Онгодтой байна уу? Улаачийн зүгээс дэнслээ гэж очроолё гэж л бодлоо. Тэгээд одоо би тэгээд үгүй би тэрэнгүй гэхээр хинч идэх юм. Тийм ээ би тэрэнтэй гэхээр хинт ч хамаатай юм. Иймээс ч энэ үгэнд эзэн суугыг хичээсэн юм уу? Ингэж л эзэн эрхийн түүхийг хэлдэг гэж онготууд маань хэлв. Чи ямар нэг үгэнд нь артай, ултай, ухаантай, ухамсартай, бүрэн утгатай, гэрэл сүдэртэй хүлээн авч түүндээ өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдын гэсэн нөөлөг дэмтэй, бусдад өгөх буян хишигтэй байхад эзэн эрх эхэлнэ л гэж хэлсэн. Гэтэл миний эзэн эрх эхэлж байгаа царай нь тэрнтэй гэдэг үгнээс эхэлж байгаа шүү. За. Арай хэмэрчлээ.